Дархуул аймгийн Од цогцлбор сургууль Монгол Улсын ерөнхийлөгчийн зорилго болон монгол хэлний тухай хуульд заасны дагуу үндэсний бичгийг сургах, сурталчлах, өвлөн уламжлах, түгээн дэлгэрүүлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. 2022-оос 2023 оны хичээлийн жилд сургуулийн хэмжээнд 10, аймгийн хэмжээнд 12, улсын хэмжээний 3 томоохон уралдаанд давхардсан тоогоор 230 гаруй сурагч, 20 гаруй багш ажилтан оролцсон, 30 гаруй багц медаль авсан байна. Онцлог амжилтаас дурдвал Мөнх тэнгэрийн бичиг улсын уралдаанд багш Баасан хүү, цахим бичвэрийн улсын уралдаанд багш Самдан Жав, Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд 7-10 ангийн сурагч Сарвин Гэрэл нар тус тусгай байр эзэлсэн бөгөөд улсын олимпиадын 2-ын даваанд 2 багш 3 сурагч медальт байранд орсон. Бид үндэсний бичгийг хэрэглээ болгох зорилгыг чухалчлан ажиллаж байна. Үндэсний бичгийн хөтөлбөрийг Дархуул аймагт түгээн дэлгэрүүлэхийн үйл ажиллагаанд энэ захим контентын уралдаан бол нэлээдгүй хувь нэмэр оруулж байгаа гэж ингэж бодож байна. Энэ хичээлийн жил бид нэр багшийнхаа хувийн хэрэг өөрсдийн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа хавцнуудынхаа хаягийг үндэснийхаа бичгээр бичиж ингэж бас хэрэглээ болгож оролцож байна. За ингээд энэ захим контентын уралдааныг санаарсан зохион байгуулж байгаа Дархуул аймгийн эдийн бодлогын зөвлөл Эргэн Шаваа багийнхандаа болон дэмжигч бусад байгууллагуудаа баярлалаа. Сайн мэцэнүү намайг Нандин гэдэг. Би Од цогцлбор сургуулийн 11-3 ангид суралцдаг. Би номын тэмдэглэлээ олон төрлөөр олон аргаар хөтэлдэг. Тэр тусмаа үндэсний хичээрээр хөтэлдэг. Үндэсний бичгийн хичээл нь болохоор хүний сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг бол номын тэмдэглэл хөтэлэх нь болохоор хүний бүтээл сэтгэлгээ төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг. Сайн байна уу? Намайг Маргад Эрдэнэ гэдэг. Би Од цогцлбор сургуулийн 11-2 ангид сурагч. Тэгээд би уншсан намын тэмдэглэлээ үндэсний бичгээр хөтэлдэг. Тэгээд энэ нь болохоор надад үндэсний бичгийн хичээлийнхаа унших, бичих чадварыг ахиулахад илүү тусалдаг. Тэгээд 2025 оноос хос бичигтэн Монгол улс хос бичигтэн болно гэсэн болохоор би бас энэ чадвараа илүү хөгжүүлээд явахыг хичээдэг. Та бүхэн ч бас номын тэмдэглэлээ үндэсний бичгээрээ хөтэлж хөвшөөрэй. 2022-23 оны хичээлийн жил Монгол хэл уран зохиол үндэсний бичгийн багш нарын маань зохион байгуулсан сонголтод модуль сургалтын агсан шатанд хамрагдсан байгаа. Энэ сургалтын хүрээнд өөрийнхөө унших, бичих чадварыг сайжруулан энэ онд зохион байгуулагдсан багш нарын хичээнгүй бичгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Нийт багш нартаа үндэсний бичгээр суралцаж түгээн дэлгэрүүлэхийг уриалж байна. Цогцлбор сургуулийн биерийн дугуулангийн сурагч Номин Зул байна. Биерийн дугуулангийн сурагч Номин Зул нь соёлын бүтээлцэр аяны хүрээнд Дархуул аймгийн сумдаар явж үндэсний өв соёлоо уламжлан түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулсан. Өв соёлоо хайрлан хамгаалцгаая.